нөгөө эрлээс хэлний хичээл гэдэг нь монгол хэлний цэгтэр орох юм байна. Монгол хэлний цэгтэр орно гэсэн одоо багш орж ирж шүү. Эрлээс гэж ямар хичээл өгье? Видхвэ багш. Хаяа. Сайн байна уу? За өнөөдөр бүгдээрээ модерн хэлний хичээл орно. Модерн гэж юу юм бэ? Ямар хичээл юм бэ? Олон хэл тольж логиктэй ярина гэсэн үг шүү. Жишээ нь Сараа өнөөдөр чиний мод ямархуу байна? Өчтөр ороо Netflix series үзсэн чи өнөөдөр жоохон иймэл байна да. Багшийн даалгавар арай л хард байсан шүү. Даалгавар асуултад reply хийх хүн байхгүй л байсан шүү дээ. Би лекцээ нөөцтэй тэмдэглэсэн байгаа. Апдейт хийжүүл төвчтэй хуулахад болно юмсан. Хийх ажлаа лист гаргаад чеклээд явчихвал амар байдаг шүү. Интернет хэтргээ слоу болохоор стриттэй байна уу? Өнөөдөр чи код харагдаж байна. Фильтрч хэрэггүй. Миний краш намайг ланч дүүрээд би өөрөө чадсан ядын милк кафе хийсэн юм уу? Excel нэг болгонд миний зүрх error болдог. Юу гэсэн үг юм би ойлгохгүй шүү дээ. Би ч гэсэн ойлгохгүй байгаа юм уу? Хойлын жахас явж Американо ууя. Let's go гэхээр жаахан залхуу үрээд байна уу? Оо. Багшаа би эдний хэлснийг хамгийн гол нь ойлгоод тах юм. Тогсоогийн хэлдэг болцоо. Бид нар одоо энэнийг ойлголцоод байгаа гэдэг чинь эмгэн л болоод байна. Хуурс ганцдахгүй дээж бөөсдүүлнэ, хайр уг ганцдахгүй хэл бозортуулна гэж бэлгүүн номч Бямбрын эренчийг хэлсэн байдаг. Хэл бол үндэсний дархлаа. Түүнийг хадгалж авах хүмүүс нь бид нар өөрсдөө учраас эд хэлээ хамгаалж их хэлээрээ цаа юу гэдэг. Чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Шин зориг төвөгд эцсийн минь өв хэрдэн сонсох бүр яруу баялагийг гайхан баясч содох бэлэгт туман юугэн бишрэн магтмоо би. Бямбрын эренчик. Үндэсний дархлаа. Их хэлээ хайрлаж хамгаалж яваарай хүүхдүүд минь.